Энэ бүх төлөвлөж байна. Хүүхдийн санхүүгийн боловсрол. Зохиогч Оюун Билгийн Бат Эрдэнэ. Өгүүлэгч Болбаатарын Ариун Зул. Санхүүгийн боловсрол таны хүүхдийн сэтгэлгээг өөрчлөн амьдралын бүхий л хэсэгт нь нөлөөлдөг. Нэгдүгээр хэсэг. Бага ангийн сурагч мэдвэл зохих мөнгө санхүүгийн ойлголт. Эдийн засаг гэж юу вэ? Хүн амьдрах хугацаанд зайлшгүй шаардлагатай хоёр зүйл байдаг. Амьдрах орон байр, хувцас, компьютер, гар утас. Гэх мэт нүдэнд харагдаж гараар барьж болдог зүйл болон сургуульд сурах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах гэх мэт гарт баригддаггүй зүйлс. Нүдэнд харагдаж гарт баригддаг зүйлийг эд бараа гэдэг бол харж барьж болохгүй зүйлийг ажил үйлчилгээ гэдэг. Эдийн засаг гэдэг нь эд бараа ажил үйлчилгээг бий болгон худалдан авах, зарж борлуулах, хэрэглэх үйл ажиллагааг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл бидний өдөр тутмын амьдралд хэрэгтэй эд зүйл, ажил үйлчилгээг авч хэрэглэхтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг эдийн засаг гэж хэлж болох юм. Энгийн жишээгээр тайлбарлавал бүр илүү амархан ойлгогдно. Сургуульд явах, хоол идэх, дэлгүүр орж сүү авах, унтах зэрэг бидний хийдэг бүхий л зүйл эдийн засагтай ямар нэг хэлбэрээр холбоотой. Бид мэдэх мэдэхгүй нь хамаагүй бүгд л ямар нэг хэлбэрээр эдийн засгийн харилцаанд оролцоор байдаг ба үүнтэй хамааралгүй үйлдэл гэж үгүй. Эдийн засгийг бүрдүүлдэг 3 үндсэн бүрэлдэхүүн байдаг ба эдгээр нь үйлдвэрлэл, хуваарлалт, хэрэглээ юм. Бараа материал, ажил үйлчилгээг үйлдвэрлэн хэрэглэгчийн хүсэж байгаа газарт нийлүүлнэ. Уг ажлыг хийхэд оролцсон хүмүүст тохирсон цалин хөлс олгохыг хуваарлалт гэж үзнэ. Ийхүү авсан цалин хөлсөөрөө өөрийн хүсч буй зүйлийг худалдан авах ба үүнийг хэрэглэе гэнэ. Энэ 3 зүйлийн аль нэг нь байхгүй бол эдийн засаг гэсэн ойлголт байхгүй. Үн гэж юу вэ? Ямар нэг бараа бүтээгдэхүүн худалдан авах юм уу, үйлчилгээ авсан бол түүндээ нийцсэн төлбөр төлдөг. Уг төлбөрийн хэмжээг тогтоосон ойлголтыг үн гэдэг. Тэгвэл үнийг хаанаас хэрхэн тогтоодог вэ? Аливаа бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийг тогтоодог газар бол хар зах гэж хэлэхэд болно. Зах бол бараа бүтээгдэхүүн зарж, ажил үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийн олноор төвлөрдөг газар юм. Энэ газар бараа, ажил үйлчилгээ авах болон зарах хүмүүс хоорондын санал бодлыг нийцүүлж өгдөг зүйл бол үн юм. Үн эрэлт нийлүүлэлтээр шийдвэрлэгдэж байдаг. Эрэлт ихтэй буюу зарж буй бараанаас худалдан авагчид их байвал худалдан авагчид өрсөлдөх нь мэдээж. Үүнийгээ дагаад барааны үн өсдөг. Харин эсэргээрээ нийлүүлэлт их буюу худалдан авагчдаас барааны нийлүүлэлт их байвал худалдагчид хоорондоо өрсөлдөн барааныхаа үнийг буулгадаг. Бараа материал үйлчилгээний үн ханш байнга өөрчлөгдөж байдаг нь үүнтэй холбоотой. Уг үнийн өсөлт бууралтыг нэгтгэн барааны үн гэж тодорхойлдог. Эрэлт нийлүүлэлт. Эрэлт. Зах зээл дээр бараа материал үйлчилгээ авах гэж буй хүмүүсийн хэмжээг илэрхийлнэ. Үн өсвөл эрэлт багасан, эсэргээрээ буурвал нэмэгддэг. Нийлүүлэлт. Зах зээлд гарган зарах бараа үйлчилгээний хэмжээг илэрхийлнэ. Зах гэж юу вэ? Зах гэдэг нь худалдаачид бараа үйлчилгээ зардаг болон түүнийг нь авахаар ирж буй хүмүүсийн уулзаж худалдаа наймаа хийдэг газар юм. Захыг тодорхойлох олон тодорхойлолт байдаг ч энэ хамгийн энгийн ойлголт. Захын төрөлч маш олон. Жишээлбэл хүнсний зах, барилгын материалын зах гэх мэт. Эдгээр нь нүдэнд харагдах зах бөгөөд интернет үйлчилгээ, харилцаа холбоо, утасны үйлчилгээ зэрэгч мөн нэг төрлийн зах юм. Нүдэнд харагдахгүй ч эрэлт нийлүүлэлт байгаа тохиолдолд үүнийг зах гэж үзэж болно. Бидний амьдардаг орон сууц гэх мэт үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулдаг газрыг үл хөдлөх хөрөнгийн зах, ажлын байранд шаардлагатай ажилтнуудыг олж өгдөг газрыг хөдөлмөрийн зах гэнэ. Захын хамгийн чухал чиг үүрэг бол нөөцийн хуваарлалт хийх. Үнийг тогтоон үүнийхээ үр дүнд бараа үйлчилгээний тохиромжтой хуваарлалтыг хийнэ. Зах нь эдийн засагт буй бараа үйлчилгээг шаардлагатай газарт нь хуваарлах үүрэгтэй. Экспорт, импорт гэж юу вэ? Дээр үед хүн өөрт хэрэгтэй бүхий л зүйлээ өөрөө хийдэг байсан бол орчин үед бидний амьдрал шаардлагатай зүйлс хэмжээлшгүй олон төрөл зүйл болсноор ганцаараа бүгдийг хийх боломжгүй болсон. Хувь хүн гэлтгүй улс орны хувьд ч ялгаагүй.
Манай улсын хувьд л гэхэд машины бензин шатгуунаа өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй учраас гадны улс орноос худалдан авдаг. Ийхүү өөрийн оронд байхгүй зүйлээ бусад орноос худалдан авахаас өөр аргагүй. Үүнийг бид импорт гэж нэрлэдэг. Магадгүй дутуу зүйлээ үйлдвэрлэж болох ч бусад орны бүтээгдэхүүнтэй харьцуулахад чанар муу, үн өндөр байвал өрсөлдөж чадахгүй. Яг адилхан материалаар хийсэн хувцас байлаа гэхэд өөр орны ижил төрлийн хувцас хэмд байвал зарагдахгүй. Үүнээс болж тухайн бизнес хохирол амсна. Гэхдээ зөвхөн импортын бараагаар амьдрах боломжгүй. Бид өөрсдийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг бусад оронд зарж борлуулах хэрэгтэй. Үүнийг бид экспорт гэдэг. Манайх шиг бүхий л зүйлээ гадны улс орнуудаас авдаг орон өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн үйлчилгээг бусад оронд экспортлох чухал шаардлагатай юм. Ингэснээр бид илүү их мөнгийг гадны зах зээлээс өөрийн орондоо татаж чадна. Бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээгээ бусад улс оронд экспортлж чадахгүй бол улсын эдийн засаг өсөхгүй. Экспорт нь тухайн орны эдийн засгийг өсгөдөг чухал зүйл. Валютын ханш гэж юу вэ? Телевиз үзэх, интернет, сонин сэтгүүл уншиж байх үед валютын ханш гэсэн үг байнга л гарч байдаг. Тэгвэл энэ үг яагаад бүх газар байж байдаг? Ямар учиртай юм болов? Үүнийг мэдхийн тулд эхлээд валютын ханш гэж юу болох талаар үздэцгээе. Энэ нь хоорондоо өөр мөнгө ашиглахдаа улс хооронд солилцдог мөнгөний хувь хэмжээ юм. Жишээлбэл Америк доллартай харьцуулсан манай улсын төгрөгийн ханшийг хэлж байгаа юм. Нэг жишээ татаад үздэцгээе. Манай улсын нэг компани Америкаас бараа бүтээгдэхүүн худалдан авахар болоход барааны төлбөр тооцоо доллараар хийгдэнэ. Учир нь доллар олон улсын худалдааны голлох валют учраас. Тийм болохоор $1 Монгол мөнгөөр хэдэн төгрөгтэй тэнцхийг тогтоодог. Тухайлбал доллар төгрөгийн солилцох хувь хэмжээг тогтооно гэсэн үг. Одоогийн байдлаар $1 3500 орчим төгрөгтэй тэнцэж байна. Ийхүү гадаад валюттай харьцуулбал манай төгрөгийн ханш хэдтэй байгааг илэрхийлж буй ойлголтыг валютын ханш гэж үзэж байгаа юм. Долларын ханш эсвэл манад эсэргээр юм уу? Энэ тохиолдолд манай улсын мөнгөний үнцийг унах ба мөнгөний ханш улсын эдийн засгийн байдлаас шалтгаалдаг. Мөнгөний ханш нь улсын эдийн засагт маш том нөлөө үзүүлдэг. $1 1500 төгрөгтэй тэнцэж байснаа одоо 3500 төгрөг болсон гэж бодоход гадны улс орноос бараа бүтээгдэхүүн худалдан авахд алдагдaltaй бөгөөд бусад улс орнуудын мөнгөний ханш манай улсын эдийн засагт нөлөөлдөг гэсэн үг юм. Дэлхий дээр 200 гаруй улс орн байгаа ч нэг зах зээлтэй бие биеэсээ хамааралтай болсон гэхэд болно. Эдийн засгийн гол ам болох мөнгөний эргэлт. Сүүлийн үед хүмүүс санхүүгийн боловсролдоо ихээхэн анхаарах болсон. Хаасайгүй найдваргүй зээлдэгч нарын тоо нэмэгцээр байгаа бөгөөд зөвхөн хүүхэд гэлтгүй томчууд ч энэ талаар суралцах шаардлага үүсэт байна. Үүнийг дагаад хүүхдэд багаас нь санхүүгийн боловсрол мэдлэг олгодог байгууллага хувийн багш нар бий болсон. Тэгвэл мөнгөний эргэлт гэж юу вэ? Мөнгөний эргэлт гэж энгийнээр худалдан авах үйл ажиллагааг хэлж байгаа юм. Мөнгөний эргэлт нь эдийн засгийн цусны эргэлт гэсэн үг. Цусны эргэлт байхгүй бол хүн үхдэг шиг мөнгөний эргэлт байхгүй эдийн засаг гэж үгүй. Мөнгө олон янзын үүрэгтэй. Үүнийг ямар хэмжээгээр гарган хэрхэн зарцуулж байгаа нь маш чухал. Энэ ажлыг хийдэг газар бол улсын төв банк. Улсын төв банк нь тухайн улсын мөнгөний эргэлтийн гол цөм болдог банк ба манай улсын хувьд Монгол банк гэсэн үг. Улс орон бүрд төв банк байдаг. Төв банк бусад арилжааны банкуучиг компани хувь хүнтэй арилжаа хийдгүү ба мөнгөний бодлого дээр засгийн газартай уялдаа холбоотой ажилдаг. Нэг ясандаа засгийн газраас тогтоосон татварыг хуримтлуулан улсын мөнгөн санг бүрдүүлээд шаардлагатай тохиолдолд буцаан хуваарлалт хийдэг. Мөнгөний эргэлтийн бодлого. Засгийн газар эдийн засгаа хөгжүүлэхийн тулд нийгмийн бүхий л салбарт шаардлагатай хөрөнгө санхүүг ханган нийлүүлэх үүрэгтэй. Гэхдээ зах зээлд хит их мөнгө нийлүүлбэл инфляц бий болно. Инфляц нь бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл буюу огцом өсөлт. Тиймээс мөнгийг зөв зохистой эргэлдүүлэн мөнгөний үнцнийг тогтвортой байлгах нь чухал. Үүнийг мөнгөний эргэлтийн бодлого гэнэ. Засгийн газар мөнгөний бодлогоороо дамжуулан аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн зэрэгцээ инфляцийг тогтвортой барин эдийн засгаа зөв зохион байгуулах ажлыг хийдэг. Өгсөж уруудаж байдаг мөнгөний хүү.
Сонин сэтгүүл телевизээр мөнгөний хүү буурлаа гэсэн нийтлэлийг уншиж байсан биз? Мөнгөний хүү буурвал эдийн засаг сайжирна гэсэн үг. Тэгвэл мөнгөний хүү эдийн засагтай ямар хамааралтай болох, танай гэр бүлд ямар нөлөө үзүүлэх вэ? Үүнийг мэдээ гэвэл мөнгөний хүүгийн талаар ойлголттой болох нь зүйтэй. Бид мөнгөгүй боллоо гэхэд хэн нэгэн хүнээс эсвэл банкнаас мөнгө зээлдэг. Зээлдэгч авсан зээлийн үндсэн мөнгөн дээрээ хүүгийн төлбөр нэмж төлдөг. Үүнийг зээлийн хүү гэж нэрлэдэг. Ийхүү зээлсэн мөнгө юм уу? Хадгаламж зэрэг тооцдог хүүг мөнгөний хүү гэдэг. Мөнгөний хүүг зээлийн үндсэн мөнгөний хэмжээтэй нь харьцуулан хувиар тогтоодог. Та жилийн 10% хүүтэй 1 сая төгрөг найзаасаа зээлсэн гэж үзэхэд хүүгийн төлбөрт 100,000 төгрөг нэмж төлнө гэсэн үг. Үүнээс үзэхэд мөнгөний хүү өндөр байх тусам зээлдэгчдэд дарамт болдог. Эсвэргээрээ бага байвал хүүгийн төлбөрт бага мөнгө төлнө. Мөнгөний хүүг төв банкнаас зохицуулдаг. Төв банк арилжааны банкудад мөнгө нийлүүлэн хүүгийн хувь хэмжээг тогтоон арилжааны банкуд иргэн, компани, байгууллагуудад зээл олгохдоо төв банкнаас гаргасан хүүгийн хувь хэмжээг баримталдаг. Төв банкнаас тогтоосон мөнгөний хүү зах зээлд эргэлдэх мөнгийг зохицуулах чиг үүрэгтэй. Хүүгийн хувь хэмжээ бага байвал зээлдэгч ямар ч газраас зээл авсан дарамт бага байдаг. Компаниуд хөрөнгө оруулалт хийн үйлдвэрлэл явуулъя гэвэл шаардлагатай мөнгөө банкнаас зээлдэг. Ийхүү бизнес хийхэд тааламжтай бага хүүтэй мөнгө зээлэх нь тухайн бизнесийг амжилттай сайжруулахад чухал юм. Гэхдээ нөгөө талаар мөнгөний хүү буурахад иргэдийн хадгаламжийн хэмжээ буурдаг. Банкнд мөнгө хадгалуулсан ч нэгийг ашиг авахгүй гэж бодон үл хөдлөх хөрөнгө авах юм уу ашигтай газарт хөрөнгө оруулалт хийдэг.